Ер нь газар тариалангийн салбарыг бол санаатаагаар юм шиг 90-ад оны дараас бүх сангийн аж ахуйнуудыг ховчлаар биш дампууруулад Монгол улс бол ер нь импортоор гурил будаага төмс авах ёстой гэсэн бодлого хэрэгжиж өнний үйлдвэрлэлд газар тариалан бол үндсэндээ онцсон байсан. Ингээд Атрын хөдөө аж ахуйн яам 2022 оноос бид энэ бодлогыг өөрчилж одоо хөдөө аж ахуй сэргэж байгаа. Тийм учраас энэ Атрын 4-р аян хүнсний хувьсгалуудын үр дүнд бол хөдөө аж ахуйн салбарт нэлээ сэргэлт бий болж байгаа. Энэ дотор таны хэлж байгаа тэр малчид тариаланчтай хоорондын зөрчлийг зохицуулах зорилгоор Монгол Улсын засгийн газраас тариалангийн бүс нутгийг тогтоосон. Тариалангийн бүс нутагт бол мал аж ахуй эрхлэхгүй, эрчимсэн мал аж ахуй эрхэлж болно. Эрчимсэн мал аж ахуй болон газар тариалан уялдаа төвөгжүүлж болох ийм бодлогын чиглэлийг гаргаад хэрэгжүүлж байгаа. Энийг орон нутгатаа хэрэгжүүлэх ёстой. Дээр нь одоо энэ хашаажуулах ажил байна. Тариалангийн талбайгаа хашаажуулах ажил. За мод тарих ажил их мэтлийн зохиц ажил арга хэмжээнүүдийг ялангуяа таны сонгогдсон төвийн бүс нутаг одоо Сэлэнг, Дархан Эрдэнэт, Төв аймагт бол тууштай хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. За энэ дотор бол тариалангийн газраа нэмэгдүүлэх бас шаардлагатай байгаа. Тариалтаа нэмэгдүүлэхийн тулд. За үүний тулд бол яг малчтад бид нар сая намар явахдаа өгсөн сануулгыг нийт малчтад юм шиг ингээд буруу хөрвүүлээд байгаа. Тийм учраас малчид тариаланчдын оронд хариуцлагын гэрээ байгуулдаг, дижээл болон үүс дижээлийн тусламж харилцан сумын засаг дарга нарын зохицуулах асуудал. Хууль тогтоомжинд хангалттай байна. Тийм учраас орон нутгийн удирдлагуудтайгаа яриад энэ малчид тариаланчдын орондын харилцаагаа зохицуулах эрх зүйн үндэс бүрэн бүрдсэн байна. Шаардлагатай бол та бас тариаланчдаа төлөөлөд хууль санаачилж зохицуултыг боломж хангалтгаж болно.